За тэгвэл хуурайшилтын зэрэг нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд өндөр байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж галт төмөр гарах эрсдэл нэмэгдэж байгаа учраас Улсын онцгой комиссоос 21 аймаг нийслэлийн онцгой комисс өргөдөгсөн хурал хийж цавгийн нөхцөл байдалд хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэлбэлээ. За ер нь бол баруун аймагуд одоо увс завхан ховд баян үлгийн гэх мэтийн одоо цас нь одоохондоо бас арай хайлж дуусаагүй цастай байгаа газруудаар төмөрийн эрсдэл харьцангуй бага байгаа бол бусад аймаг сумдын хувьд бол төмөрийн эрсдэл маш өндөр байна. Энэ бол өдөр эртсэн төмөрийн эрсдлүүд нэмэгдэж байна. За үүнээс гадна та бүхэн мэдж байгаа цаг уурын байгууллагаас цаг агарын гамшигт үзэгдэл, аюулт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээлэл гаргаж байгаа. За өнөөдрийн байдлаар Говьалта, Баян-Онгор аймагуд дээр хүчтэй шуурганы, шорон шуурга, цасан шуурганы аюултай үзэгдлүүд, за Увс Завхан аймаг дээр бол цасан шуурга шуурсан ийм аюултай үзэгдлүүд ажиглагдж байгаа. Ер нь бол төмөр унтраахад ажиллагааны хувьд бол хүндрэлтэй зүйлүүд бол гардаг. Ялангуяа хэрийн төмөр өөрөөс салхины эрчимжлээс хамаарч их хэмжээний газар нутгийг одоо эзэлдэг учраас бид нар одоо унтраах одоо арга хэмжээ авахдаа албаагчдын аюулгүй байдал, төмөр аюулгүй ажиллагаа юуны төрөө удаан анхаарч ажиллаж байна. За ойн төмөрийн хувьд бол одоогоор улсын хэмжээнд 840 гаруй гаан газар одоо ойн төмөрт одоо өртсөн. Үүнд бол манай одоо холбогдох бүлэг очиод шуурхаа арга хэмжээ буюу тухайн төмрийг одоо 2-3 цагийн дотор одоо унтрааж ажиллаж байна. Ийм байдлаар зохион байгуулалтын арга хэмжээ байна. хамгаалах ажлууд энэ борнод сквад